За сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Танаа тооны нэвтрүүлэг эхэлж байна. Тийш яа. Нэртэй айлын зүстэй хүүби унган нутагтаа нэртэй би нэртэй гам байхад тацхгүй би нэрээ сумдаа нэртэй би Энд нэг хүний доч хандах юм би. Энэ хүнтэй уулзна. За тэгээд ороод юм ойлгомжтой болох. За сайн. Йоо. Сайн байна уу? Сайн байна. За ажлын сайн уу? Чигтэй. Юу хийж байгаа? Юу кофе уугаа. Тийм. Өсөмөстэй. За. Хойд нэг амсан байгаа хаа. Юу лээ? Юу үлээ гэж. Хонь. Тэгээд 7 жилийн өмнө юм ярьсан байна. Үгүй таал надад амсан шүү дээ. Харин тийм? Харин тэгээ та намайг амсан. Цаг хугацаач болсонгүй тэгэл яваал байлаа. Ойр дэс айлэр хонж байна. Ханаал яваал. Тэгээ хамгийн сүүл цэрэг дээр хонсон байдаг шүү дээ. Тийм нөгөө бага арслан бартаа. Гаяв. Хаашаа. Нөгөө амсаасаар. Тийм. Бибил. Яасан бэ? Яасан гэрээ. Учир чухал нөгөө ирж ах чинь зүгээрс байгаад сүйд нэг ол угцсан шүү дээ хоёлаа ханы идэр гээд. Тэгээд би бодлоо яваад ирсэн байхгүй. Хаашаа явах юм? Харин тэгэл манайд л очиж шүү дээ. Тийм. Өнөө шок хийлээ. Та ч одоо дандаа айл танаадах юм шүү дээ. Би одоо бүр таны өдрийг ч одоо фэн шүү дээ. Одоо тэгээд хоёлаа намсын ясараа ир хүн хэлсэндээ хоёлаа явна. За тэгээд гэрлөө те? Тэг гэрлөө. Сар шөнд өгч юм те. Тийм. Цагаан сарын ихлэ ажиллаж гүйстэй. Хангацсан уу? Яг хоо ер нь манайх нэг цагаан сар нэг хийдэг. Залуу юм чи. Юу гэсэн үг? Аав ээж байгаа ч гэсэн бас нэг 3 өргөөр өрнө шүү дээ. Тэгээ 3 өргөөрөд нэг тэгээд нэг сөрөг өндөр чанам. Одоо өдөр чи одоо энэ ёсорчж авч явах хүмүүс юм чинь тийм ээ. Яг хоо. За. Ингээд шууд амжилт. Та нар ингээд бүр бөөнд нэг тал байсан юм. За амжилт. Ямар ажил ярив сая? Ямар ажил ярив? Ажил ярина гэсэн. Тэгээд Ашиг өрдөд хүрээл ирсэн. тийм үү? Тийм. Ажил маш чухал ажил байж. За үгүй. Костюм бас гоё зөгтэй юм шүү дээ. Костюм бас гоё зөгтэй юм шүү дээ. Өөрөө чинь олж авах гэж өстө уцч олдохгүй юм шүү дээ байхгүй. Зүгээр 19:50 байж идэв шүү дээ. 19-д байж. Зүгээр лавлага мавлага талтан дээр өглөө зүгээр шууд өгчт юм биш үү? Тийм. За манай гэр дэнд машин иргэн. За, хоёул сууж. За сууж. Хоёул хойно сууж явах тийм. Та нарын хатууч бүгд амар. Би ингийн тастай байгаа шүү дээ. Газ. Илбэл. За. Юу. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад Танаа тооны. Манай дуунаг лөө. Болно асуудалгүй. Таны ихтэй орно гэдэг бол Танаа хоёлаа. нэрээс замын хоолойд нэр хаашаа явах юм. Орхоор. Энэ зайс орчол ирэх. За. Та нар бүгдээрээ нэг тал юм байна те. Ер нь бол За гэхдээ зайсан. Одоо үнэс сууж тэгэл бие дааж явна шүү дээ. Бие данаад нэг үсгэлээ. Тэгвэл бүх юм дээр бие дааж явна шүү дээ. Та ч одоо айл очил хоол унд идэв үст. Тийм байхгүй. Одоо нөгөө 7 жилийн өмнө хэлсэн үгээ мартаг үсттэй. Тийм танаа таны гэсэн. Яг тэгэхэд бол олон сэтгүүлчтэй би яг очсноо таныг яг онгоцноос буугаад яг хамгийн анхны буунгуудаа хөвлийн байгууллагыг би амар сайн санаж ин Баянголж очтуудалд. Тэгэхэд би ерөөс ганцхан зорилготой очсон. Шууд тэндээ чин дагаал гэртэж очиж чанахыг. Би бүр яг пүүгээтэй юм шоктойгоо явж исэн.
Та тэгэхэд яг би бүр тод санаж байна. Хоёул дараа болъё. Гэхдээ хоногтой дахт ихтийн нөмрөө тэгэхээр хонё гэж хэлсэн. Би бүр одоо бүр тод санаж байна. Тэгсэн. За одоо бие давш. За. Энэ чигрээл явна. Тэгэрэл явна. Би данаад байна. Асуудалгүй. Гэхдээ яг хаашаа явж байгаа шууд очиж бол. Зайсан. Зайсан. Зайсан шиг санагдаад байгаа юм да. Зайсан. Зайсан. За Ингээд яваад зайсан ч. Дөрөв бол айлд очиод хоол идчихэл, хоолыг идчихэл, баг юм ирж гараа явчихсан шүү дээ. Тэр л бас нэг жоохон зогслоо зогж байгаа юм. Жоохон нэвтрүүлгийн юу байж магадгүй. Гэтэ үзэж байгаа хүмүүс бас болохгүй. Алтан дөрөв одоо яахлаар айлд очиод нэвтрүүлэг хийгээд хоноод хоол идчихээ тэгээд нүрөө жишээгээд байгаа явчихдээ бэ гэдэг байгаа байхгүй. Монгол айл нь юм бэ. Би хамаагүй юм хийж чадна. Ер нь би бол хэлсэндээ би хийж чадна. Чадахгүйгээр. Гэтэ гол нь Монгол айл өөрөө зочноор юм хийх дурггүй угаас тийм бил. Үгүй байж зочломтгой зан. Байж бид нар өөрсдөө хий чинь. Монголын үгэн бид нар өөрөө илт чинь. Зүгээр чи дугаа бай. Хүн нэрээ тоглосод дөө гэж. Учраас муугаа харуулах дурггүй. Тийм. Нөгөө хар сарнагийн амраа дахаг өгнөд байсан. Тэрийг авчих юмсан. Уг нь тэрийг хэрэг болно доо. Тэрийг өгнө гэж хэлсэн үү? Чон дахуу. Чон дахыг 40 хүрсэн хүн өмсдөг гэсэн шүү дээ. 40 хүрсэн шүү дээ. Би хүрээгүй шүү дээ. Би залуу шүү дээ. Хэдэн оных юм бэ? Хэдэн оных? Залуу хүн би. Би замаа нэг 40 тон болов гэж боддог шүү дээ. Яалаа. За хоёул хий нас масаа нэмээ явчихдаг хөө. Тэгээд зочихгүй юм байна. 35 тон явчихгүй юм. Тэгээд амраач одоо хар багын дахтгтээ өмсчөөл өө гэдсэн юм шүү дээ. Тэр чи одоо 40 хүрсэн үү тэгээд. Одоо хүрсэн байгаа л та. Амрааг бол 40 хүрсэн шүү дээ. Хүрсэн. Хувцмалс жоох мяар бол зүгээр өстэй. Манай төрөг ихний ихний гэдэг лээ. Төрөг танаа ихний чинь юм лээ. Оюнгөрлөө, уушлаарай. Танаа хүний чинь костюм жоох муухай болж магадгүй. Ийм зөвлөгөөнд өгчөөрэй. Сайхан хамт яваад сайхан ирнэ. Оюнгөрлөө. 7 жил хүлээсэн шүү. Одоо би юунаас гарч шít. Шокнос уу? Ингээ халагдахад бас л. Бол түрүү надаас дөрөв дүү. Тийм. Дөрөв чинь хулгантай юм биш үү? Тийм. Хармаа үжид хоёр чацсан юм биш үү? Тийм баг. Оо, ивэл. Тийм. Та бид чи ивэл юм биш үү? Ивэл чинь солиотой ивэл ахгүй юу? Хойлооч ганцхан нийлхэндээ. Ямар ч байсан 7 жилийн өмнөх хойлон гэж ярьсан нэг юм байгаа. Би бол тэрэндээ хүрэх гэж хичээж 7 жил болсон байна. 7 жил гэдэг чинь бас баггүй хугацаа байна. Нүдэрхийн зур өнгөрч байна. За тэгээ хоёлоо бус яриага баян ангад очисайхан хуучлаа да тийм ээ. Тэгээ сайхан байна. Хай. Шокносоо гарцсан. Сайхан байна. Гэтэ амар шокнд хийсэн шүү. Айсан уу? Юу вэ гэж бодсон уу? Үгүй юу вэ гэж бодсон. Яаж байгаа юм бол доо гэж пад гээд араас нь уруунаас нь цогхоход тэгээд алгатахад яаж нэг энэс энэ бол цэвэр Монголын улс товчоо их Монгол улс байгуулагдсан. Ер нь бидний өвөг дээдсэн алтан ураг. Нэг одоо өлгийдэж байсан. Хэрлэн голыг. Бурхан алдууны одоо өвөрг. Тийм босог тэнгэрийн даваан дээр ирсэн байна. Ингээд ирсэн байна. Саар чинь те 5-6 цагийн өмнө Улаанбаатар хотод явсан юм шүү дээ. Одоо хувцас өмсөө байлаа тэхөө. За. Би одоо шууд аваад ирсэн юм. За энийг өмсөө шүү. За. Нэг өмсөж юм. Энэ доогоор энийг өмсөө шүү бас. За. За. Өмсөж. Одоо арайш бас нэг хотын үнийг шууд гэрээсэн бизнес яри гэж авчираад. Бизнес яри. Тэгээд ингээд аваад ирсэн байгаа. За одоо хэдүүл отглох газар руу очино.
За. Тэнцэнэ сайхан. Одоо нэг 7 жил төлөөсөн юм ярина да. За. Тэхүү. Тэгээ. Хүүтэн байна те. Би ч гэсэн уцаасаа. Яг үнэнгээ хэлдэг хүүтэн байгаа үстэй. Хүүтэн байна. Одоо яг ядаж чинь. Тийм. Аргагаа. Тэгээ баянга өнөөдөр саахан өдөр биш үү? Сайхан байна уу? Аа? Жохон юу вэ нөгөө юу? Нөө. Аа? За нэг иймэрхүү. Одоо тэгээд ингээ бэрхий тулгаар бүтээгдчихэж байгаа юм шүү. тий. Өглөө бол нэлээд комби зөхөж авчирсан шүү дээ өөрөөр. Бизнес хийгээ тий. Өглөө бол нэлээд цочоотой байсан. Сайн замдуур юу бодож яв? Хааш явах вэ? Би нэг дорны талуу нэрээ үнэхээр 90 цавар явах юм байна гэж бодож байна шүү дээ. Жохон харин тий. 90 цав арай халтцсан юм хавг нь явъя гэж бодсон. Тийм. Гэтэ за хоёлоо одоо ингээд энэний арлуу ингээд хэрлэн гол босч. Хэрлэн гол их босч. Хоёлоо одоо ингэж тоор тавих гээд Интэлийн амиг ороод яшаа өгсөн доо. Монгол туурахт нэг шүтээр. Тийм. Бурхан алдааны үрд орж чана. Отгол нь сайхан байна. тий. Хоёлоо бол одоо сар шиний одоо ихэнд олон айлын хойморт хоёлаа очрон золгоно. Тийм. Хэлээссэн бас тий бас хээрийн хүн хээгүүн дээр ажил хийн хоёлаа. Тийм. Тий. Одоо тэр хотод байдаг халуун гэрт бол биш шүү дээ найз минь. Босрын давааг гараа ишивч. эмхтэй хүн гадны шахааны мөний үүд авуулаа гэдэг тийм. Үгүй ээ. Босрын даваа эмхтэй хүн эндээс хойш оршоо явж болохгүй. Биш явж болохгүй. Тэгэхээр босх тэнгэрийн даваа гэж одоо ийшээ ч одоо ер нь их хорио гэж одоо ийшээ ийшээ нь гарч болохгүй шүү дээ. Эмхтэй хүн энд одоо чи ёсч удаг гэж юм байна шүү дээ. Бас энийг хамаагүй хэлэхээр хүмүүс юу гэдэг юм. Ер нь бол хамаагүй ийшээ хүн гаргадагчгүй. Одоо бид нар яг хөө зүгээр 30 цагт бас бид нар бас өвдөцөө тэгээд овгоос хүндлээд төсөвшөлтэй болоод ингээд зориод ирж байгаа юм л та. Тэр энэ чинь Монгол хүний нэг бахархал шүү дээ. 1000-ны түүхэнд одоо нэгээр бичигдсэн, дэлхийд бичигдсэн их хааны маань одоо ялчгүй хоймор шүү дээ. Энэ нутаг. Тэр бид тэрүүгээрээ зөвхөн бахархаад байдаг. Эргээд бид бахархалгүй яах вэ? Эргээд бид яах вэ? Юу вэ? Ямар омогшил үлээ, ямар одоо үр сад үлээ гэдэг бид нар бол зөв утгаараа бас дэлхийд харуулах ёстой гэж бодож байгаа. Ер нь тэрний төлөө явж байгаа шүү дээ. Монгол гэж 6 хус дотор ингээл чангараал гэдэг мөртлөө яаж гарах вэ гэдэг сайн бодох хэрэгтэй. Надад нацхан хогоо төй тийм ээ. За яг хойлоо. Одоо ч би ер нь бэлэн боллоо шүү. Оо дэвээ явшлаа шинаач ястаа. Одоо эсний янз байна. Гэхдээ яг хотод бас амбилд өгүүлсэн зангаар авчия. Тэв энийг яах юм бэ? Энийг бас авчия. Энэ гүр ийм уухаа байгаа шүү Тий. дээ. Хүрд хүмүүст авч явахгүй болохгүй. Энд итгэж сайн юм чи одоо. Тий. За явъя. За морди. За. Сайхан биш үү? Юу навч. За ишэсүү. Жомдо жоо. Цаамаач сайхан болчихлоо. Чи дулаан авцаахгүй юу? Дулаан авцаахгүй таны готлог өмсөд талныхаа буйнд болж штэ. Чи нэг сайхан оочлоод угаадах. Энд алё. Ана хоошрон би ч 2 3 хоошор таллаад өгчээ заа юу. За ингээд өрөөд ийзээ. за. За хоёлоо нэг хээрийн хүн хийгүү. Хээрийн хүн хийгүү. Сайхан угаа сайхан. Ай. 7 жил хүлээсэн цай ямар амт юм? Янзын. Хм? Ээжийн цай шиг л байна. Аврагын цай шүү дээ. Аврагын цай. Сайхан.
Хаяар ингэж их явдггүй. Хаяал явд шүү дээ. Ер нь бол нэг ховор явна шүү. Тийм үү. Аа. Гэтэ яг тэ та одоо Японоос ирээд ер нь удаж байгаа. Японд байхдаа бол пойли хөслөл инкинсэн ийм сайхан ингээд илгаал дээр хангаал хийгээ бараадаад ингээд сайхан утаа өнөрлээд суугыг хамгийн их хүслэн байсан мэт дээр нь. Нүдээ л. Би нэг тэр жил тэгжэл шүү дээ. Бохрын өнөр сайхан өсөж ийсэн шүлжсэн шүү. Авкаа санаад. Анчмыг ихтэйс ярьсан л гэж ярьж ирсэн. Хоёул чинь их том хайрхны өмнө нэр цайлж шүү дээ. Хилээд явахгүй. Нөгөө дахмах өмсөөгд өсөн нөхөрч харин өөр юм хүрдэг өмсөвч. Нөгөө дахаа өдөр цаанаасаа. За, энийг өмс. Нөгөө дахаа чаа өдөрсөн. Наад нэг балер Европ юм тайлаач. Балер Европ юу? Тэгтээ наад чинь манай нэг сайн найз хийж өгсөн шүү. Гайгүй л дэвтэй. Оо, заасагаас уч. Тэр малгай тавьчихад их хөвтэйхэн байна даа. За яах вэ? Аа нэг малгай байна уу? Чаа малгай өгөөч. Тэгээ. Шинэ малгай. Хөндлөн байр. Тэгээ өсч. За зингээ бүр янз юм боллоо. За жоо идчихэл дээ ойлоо. Идэнгээ. Ойлж ярих хугацаа их өн жоо идэ. Замд нилээ ядарлаа ш. Би л ядарснаа ч үтсэнгөө. Хаа өрхөл гэж бодсоор яваад. Босхын даваан дээр ирээд босгол тэнгэрийн даваан дээр ирээд. Гэтээр энэ замдаа ер нь гайгүй шокноос гарсан л да. Өглөө нилээ шоктой байсан шүү. Гайхсан. Яасан. Би нөгөө үйл ингээл ээждэл үлрэл солигдол үйл болдог. Би чамайг боддог байхгүй юу? Та нөгөө амалцсан юм яард юм лээ гэж. Тэгээ яах вэ зүгээр. Өөр чи нэг сюрприз хийсэн. Сюрприз хийгээд энэ маань таалагдж байна. Та боддоо. Миний бахархал, Монголын бахархал. Аврахтаа би энд ингээд энэ хайрхны энэ өөрт тантай тавыг солиод ингээд суун гэдэг бол сюрприз байхгүй үстэй. Гэхдээ 7 жил та хүлээсэн гин. Тий, 7 жил хүлээлээ. Тэгээ хамгийн гол нь чи айлд очиж яваад, айлд очиж хоноод яг зүгээр ойлгоно. Айл болгон чамайг бол алтан дөрөвгээд оруулна. Гэхдээ бас тэгмээргүй шүү дээ. Миний хувьд бол ойлоо нэг амлсан ёсоор нэг итгэн шиг нэг чамдах нөмрөөд ир усууд байна да нэг боожготой усууд байна да нэг айтайхан шиг нэг суугаад яргаллангоо яраа тийм ээ хөө. Би тэрийг л хүсчихсэн байхгүй. Та 7 жил хүлээгээгүй ш. Ерөн зүгээр би тань дээр яваад очимаар байсан. Өргөж өгөө. Яг үнэндээ бол өвөл болохоор боддог байхгүй. Нөгөө амлсан юм чинь яачих вэ хаадаг гэж одоо. Би чинь бас нөгөө айхтар шít нэг хэл самдаа байх гэж хичээдэг ир хүний нэг ир хүнчтэй. За яах вэ тийм ээ нэг гэж байгаа л нэг юм л байх та. Өвөл болоод юм уу надад нэг амлсан да гэдэг нь надад амлсан гэж амлуулсан хүн илүү их сандаг баг. Тэгээ тань дээр яваад чи ихлээр ерөн зүгээр ингээд танаас хүмүүс ингээд жоох ингээд зүрхшээгээд харьцахаас зүрхшээгээд гэдэг юм шиг санагддаг ер нь. Би бараг тэдний нэг нь баг. За ер нь бол бас тайчим шиг. Ай их болоо. Яг үндэ ойлгод байна штэ. Гойлгойсон хүмүүс л хэрэгтэй. Тэр бол бас ойлгох үе байна тийм ээ. Бас нэг ойлгохгүй үе байна. Тэгээд тэр болгон дээр ч уулзах гэж хэцүү штэ. Би ч бас нэг амьдрал хөөж байгаа ирэх хүн байна тийм ээ. Яг уу илүүчлэх сэтгэлгээ байлгүй л яг уу тусал дэмжих тэгээд тэрээс илүү юм хүсэж байгаа юм шүү дээ. Одоо энэ сошиал гэдэг юм сайхан болсон байна л да. Тэгээд санд бодлоо сайхан шүлэлтөө илэрхийлдэг. Үзэл бодол. Тийм учраас хүмүүс бол яаж хандах нь одоо тэгэл тухайн хүний л одоо бодож байгаа л характераас юм айлсгүй гэж боддог юм аа л боддог баг. Тэрнээс биш нэг айлгаж чигдэдэг хүн бол биш. Хүний дотоод сэтгэлийг нь илэрхийлэл өөрийгөө ялан дийлнэ гэсэн тийм характер чи хүмүүс нэг телевизээр дамжаад их төгсөнд болно гэж бодож юм л. Яг зүгээр тэрнээс үл нялцгаа хүн бол биш л те. Од гэвэл яг тэ Монголд ингээд од тэргээл яах юм. Гэхдээ миний бодлоор бол одыг дэлхий хардаг. Хоёлынгийн харж байгаа одыг
Жак Ширак харж байгаа, Вил Смит харж байгаа, Шварценеггер харж байгаа, Селин Дион харж байгаа. Тэдгээр оддыг бол бүгд харж байгаа. Би бүгдээр тэр нь уулзсан шүү. Харин тийм болохоор би хэлж байгаа нэр дурдж байгаа. Ганцхан Монголын одыг ганцхан Монголд л харна. Тэр од биш. Таавал дэлхийн од. Үгүй тэр талаараа биш л дээ. Яг зөвхөн жоохон арай илүү л танигдсан байхгүй юу? Сая би нөгөө Спилберг биш үү те? Одоо кино одоо Холливуудын одоо За Стивен Спилбергтэй би Бээжинд явж байгаад Alibaba Group-ийн ерөнхийдөө Jack Ma ч одоо бас гайгүй сайхан хүндэлтэй эрхэмж явдаг хүн юм. Айз гэх юм уу та. Одоо брат гэдэг юм тийм ээ. Тэгээд уулзсан Бээжинд тэр нэг компани тэр нэг Alibaba Pictures болон тэр нөгөө Спилбергийн нэг компанийн хамтын ажиллагааны нэг юм санамж юм шиг тийм нэг церемони болсон юм. Тэрэн дээр нөгөө юу яагаад Спилбергтэй анх удаа уулзсан. Би ингээд намайг танилцуулаад энэ миний найз Монголын асар шөрөө гэж одоо сумо гранд чемпион гэж хэлээд. Өө би чамайг харж ирсэн шүү дээ, үзчихсэн шүү дээ гэж хэлсэн надад. Тийм шүү дээ. Худлаагүй би чамд зургийг үзүүлэхгүй хамтах болсон. Гүйг худлаа биш би итгэж байгаа угаасаа юусэн. Тэгэхээр бол биш дээ. Тэр хүмүүс одоо найруулагч тэр тусмаа би боддог байхгүй. Кино найруулагч бол бүх хүний одоо тийм одоо бүх биш одоо бүгдээр ингэсэн утгаараа бүх биш. Одоо бүх хүмүүсийн одоо үйл хөдлөл ингээд хар шинждэг юм шиг байгаа юм. Тэгээ тэн дээр нэг бүх барилдаад ингээд яаж яхад бол намайг харсан л байгаа байхгүй юу. Тэгээ одоо ярьж байгаад одоо юу хийж гэсэн би зодог тайлсан гэдэг. Okay, very nice to meet you гэж байгаа байхгүй юу. Watching TV гэж байгаа байхгүй юу. Намайг харсан л байгаа байхгүй юу. Сумогийн амьдрал хэдий дууссан ч гэсэн надад бол шинэ амьдрал эхэлж одоо Японоор бол Daininno Jinsei гэж хэлдэг. Тэрийг нь монголоор магчлуул 2 дахь амьдрал гэсэн үг л дээ. Тэг яг хөрсөн дээрээ буух гэж бас хэцүү шүү дээ. Тэгвэл одоо бол харьцангуй бас нэг юм нөгөө барилдаан дээр гардаг сэтгэл шүү дээ тий. Нөгөө эмоц чинь бас нэг энэ нөгөө нийгэм тал руугаа яг энэ хөрсөн дээрээ буугаад илүү их энийг бүтээчгийн сан энийг одоо нөгөө хийчихсэн сан энийг Монголд эргээд үлдэн шүү дээ. Ажлын байраас авахлаа зөндөл юм байна шүү дээ. Энэ юмруу их оволцоод эхэлж байна. Энийг сайн таллаа. Хүн ч бас нэг юм хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй тий. Ер нь бол монголчууд биднэрт их гоё тэмүүлэл их гоё монголчуудыг ирэлж өгжсэн хүмүүсийн нэг нь таяалтч хүмүүн штэ. Мөн би бүр бодохдоо ганцхан дивжэн дээр ингэж байгаадаа биш. Таныг удаа төрүүлчээд тэнгэрт тэгж газар дивэгдсэн монголчуудаа авар нь олон удаа төрүүлнэ гэд ойлж яхад бид нар артчин байна. Бид нар ч бас хичээнэ гэсэн тийм хүсэл хүн төрдөг. Олимпийн авраг ингээд төрөхөд бид нар нэрээ бид нар чи юм бэлээ бид нар ч бас хичээх ёстой гэдэг энэ тэмүүллийг та нар л өгч өгдөг биднэрт. Тэр бадрангуй үзлийг ямар хүмүүс нөгөөд байгаа. Та нар өгч шүү дээ. Улс төрийнхөө өгж гинөө. Үгүй. Өөр салбарынхаа өгж гинөө. Үгүй. Урлаг соёлынхан маань л өгч байна. Тэгэхээр байна шүү дээ. Одоо би зүгээр гавьяаг нь үнэлж хэлэхгүй. Тэгэхээр дөрвөн төрлийн дээд гавьяа авцсан. Тэр хүмүүсийнхаа явдал суудлыг ч юм уу тэр хүн ч бас үүргээ үзчихсэн байхгүй юу? Үүргээ. Иргэн хүнийхээ үүргийг тийм ээ? Монгол хүнийхээ үүргийг тийм. Төвшинбаяр аваргыг 8 онд би айгүй бас энийг одоо хэн ч яриг байгаа л да. Энэ бадрангуй үзлийн талаар ярих гэдэг шүү дээ тийм. Би өөрийгөө магтахгүй. Тэгэхээр дөрвөн мэдж байгаа. Төвшинбаяр аварга 2006 онд билүү дээ гарч ирж исэн Төвшинбаяр гэдэг нэмэх хасгацууд нэг залуу гарч ирж байна гэд. Миний явсны дараа жудод орсон баг. Би ч уг нь жудаг их шүү дээ. Тэгээд Америкт болсон дэлхийн цомд жиндээ хүрэл медаль авч ирсэн билүү, дөрөвт орж ирсэн билүү, хүрэл медаль авч ирсэн баг. Тэгээд би тэрийг урд жилийнх нь 9 сарын башуугийн үеэр би Төвшинбаяр гэдэг хүний нэрийг анх сонсоод хаанаас аваа залуу гарч ирж байгаа юм байна да гэд. Тэгээд бодчихсон байхгүй юу. Тэгээд тэр нэг хөлөө бооцсон барилдаанд тэр 9 сарын башуугаар би интернетээс харж тийм замын зургууд ухаж үзчихсэн. Хойж интернет ч бас нэг мэдээлэл ховор байсан шүү дээ.
Америктээс монголчуудын тэр сайт майтаас авч ирсэн баг. Тэгээд Төвшинбаяр гэдэг нэр орж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр жилийн олимпийн хувцсыг би спонсорлсон юм. Монголын үндэсний баг тамирчин Мизуноор. Тэгээд тэгж яхад цирктээр гардуулж ирсэн. Тэгэхэд Сумын Озар ах маань чөлөөтийг өөрөө чөлөөтийг хүн. Манай Сэржүдэ ах маань боксыг би жудог тамирчтай бид гур хувааж авч ирсэн байхгүй юу. Гардуулнаа гэд. Тэгээд ингээд чөлөөтийнхнийг өгөөл тэгэл жудог өгөөл. Тэгээ би ингээд тамирчтай гаргаж ирээд одоо баг манайх бол үнэндээ бол 2-4 онд би нэг Мизуноор хангаж эхлэв. Тэгэл ер нь лаг хувцастай болж эхэлсэн шүү дээ. Тэрний өмнө бол өстой гуйлгын хувцас хэцүү шүү дээ. Ястаа уучлаарай шүү. Би нөгөө Төвшинбаяр гэдгээ санаад явж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд шагналаа өгөөд ингээд шагнал бишээ нөгөө сет хувцсын том цүнхтэй хувцсын нөгөө за алтан медальтай ингээд би алтан медаль мөрөж байгаа шүү дээ. Заавал авчраасаа тэр бус тэр дэмжиж байгаа юм нар ч одоо хүн болгон сайн барилдаасаа Монголын нэр гаргасан спонсор тэгж ойлгож байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан байхгүй. Би өөрөө тамирчин нөгөө зовж хөлсийг гаргаж байгаа хүн чинь тэр жоохон илүү гарсан юмар бас нэг боёо хийж байгаа байхгүй. За ингээд бэлгийн юу шагналын нөгөө шагнал бишээ нөгөө шагнал гэдэг хам бас гой бэлгтэй юм а тий. Ингээд нөгөө сет хувцсын нөгөө бүрэн хувцсын нөгөө тэгээ өгөөд дууссан чинь биелж байгаа. Нөгөө Төвшинбаяр нь хаана байна гэсэн байхгүй юу. Төвшинбаяр одоо энийг сандаг л баг. Тэгсэн чинь би буцаж очиод за минь дүү сайн барилдаарай. Алтан медаль авчираа гэж би хэлжсэн шүү дээ. 8 сарын хэдэн жил 10 жил үү дээ. Тэгээ бүр зүрж очиж мэдэхгүй Төвшинбаяраа мартцсан явж байгаа. Гин Төвшинбаяраа мэд хараагүй уулзаг байж очиод за тэгээ чи сайн барилдаарай гэлж. Тэгээ алтан медаль нөгөө хуцаа бол өгсөн байсан. Өнгөрөө өгсөн Төвшинбаяр буцаж очиод та. Тий. Тийм болж байсан баг. Намайг анх төрүүлж хахад манай одоо нагзах тэгжсэн юм а. Гүрэгч шоутерын дараа монголчуудыг баярлууллаа гэж хэлсэн гэж. Монгол хүн анх сансарднасаа тэгээд дараа нь анхны авраг болоод ингээд анхны төрөө аваад хүмүүс баярлсан гэж. Тэгээд тэрний дараа Төвшинбаяр авраг гэж хэлж байгаа байхгүй юу. Төвшинбаярыг бол илүү их нөгөө одоо нөгөө олимп гэдэг юмнаас чинь алтан медаль бүр алтан медаль шүү дээ. Тэг чинь нөгөө санаж нэг айхтар юм болоод 7 сарын 1-ний дараа болсон уур амьсгалыг чинь ямар сайхан болгож өгсөн бэлээ. Ивний гэдэг чинь брэнд спортын л да. Тэгээд Төвшинбаяр аврагын хувьд бол зүгээр миний дүүлдээ бид нар цогтой бэлтгэл хийдэг, саяхан бэлтгэл хийж зөв түүхүүргээ гүйцэтгсэн. Юу гайхалтай. Та 16 настайдаа $100-тай Японыг зорьсон. Арлын Японыг зорьсон. Тий. Бид нар түүхэндээ Арлын Японыг ерөөхдөө бол яг түүхээр нь ярих юм бол их тийм одоо энэ хайрхны өвөрт ярих юм бол бид нар бас дайлар мордож л явсан. Устгаа ийдсэн шүү дээ. Наад иргэн. Тий. Тэгээд би тэр түүхчин бас их сонин шүү дээ. Миний анхны дөрөв чинь тэр Хувлын хааны цэрэг буусан иргэн хажууд байдаг шүү дээ. Кюшө башууд болдог. Тийм үү? Тий шүү дээ. Их сонирхолтой. Танаа. Ма, энэ зүрх. Гайхамшигтай шүү дээ. Одоо хүүхдүүд ирж босхгүй шүү. Бос. Яасыг онттой бос. Шагнах нь хаашаа ингэж та хэлж байна. Гэхдээ та Монсон авиа тамирчин Хөдөлмөрийн Баатар. Гэхдээ та дивжэн дээр маш олон ачааг өөрөөд маш том одоо өөрөөсөө том бит бүхчүүдийг ялж авлаа. Орон дээр өөрч явлаа. Авиа тамирчин гэдэг энэ хүнд цалын ер нь үүрж явах нь хэр хөндөө ер нь. Тэг хэцүү шүү дээ. Оо бас тэгээ бас хөр гимиг юм хийсэн зайдал. Энийг бол төм мэдж байгаа шүү дээ. Янз янзаар бичигдэл тэгээд өөрөө болохоор их харамсах юм да. Тэгээд одоо өөрийгөө сайхан зэгцтэй жигтэйхэн сайхан хүн болох гол үзэл шүү дээ. За чин энийг болцсон. Болцсон хайсан шүү дээ. Болтгол юм байлээ. Сайхан үүсэн бүтд юм байлээ. Жохон эртгэн болдог байжтэй ч юм уу. Эсвэл яг гэхдээ одоо болдог гэдэг чинь бүр нэг хаабайгүй бүр ингэсэн үг шүү дээ ерөн зүгээр. Яах зам зургөрөл зураг төргөрөл явж байгаа хэлээ. Тэгээ би олон залуучуудаа бас энэ талаараас бас нэг хэлж энэ дэмий юмнаас холдох хэрэгтэй гэдэг бас үлмөр санагддаг байхгүй. Тэгээд ер нь бол хамгийн муу мухай юм л тэр идэ ундагч наагч явт. Тийм учраас бол би бол болсон. Яг ийм юмнаас одоо унж байгаа хүмүүс өндөө байгаа. Би энэ залуучуудад зориулаад хэлэхэд байж тээ. Хүн гэдэг юм чинь аудио насанд аав ээж дээр эхэлнэ.
Хань ижилдээ эрхлэн. Үр хөвгдөө эрхлэн. Тэдний хавганд бол ордгоо байхгүй юу? Хүн хиний үгэнд орно гэж найз үг. Аав ээждээ эрхлээд худлаарч. Тааста дуухгүй ч юм уу тий. Энэ яг бодит Монголд байгаа амьдрал шүү. Алтан дөрөвийг сайн сонсор. Хүн их нэртэй худлаа хэл. За огш нь одоо бас дуухгүй. Гэхдээ тэгэд худлаа л идэг шүү дээ тий. Яг энийг туулаад ирсэн байхгүй. Тэгээд энгүүд хөв хөндлөнгийн найз. Тэр найз бол ямар ч найз гэж болно. Дотны найз гэж болно. Эсвэл зүгээр мэдтэй найз гэж болно. Тэр хүн надад хэлсэн бохгүй юу? Тэр найздаа байлж явд. Юу гэж хэлсэн танд? За миний аврах. Тэ? Миний найз. Яг л одоо өөрөө чинь хэлэх гээд байгаа юм чи хэлж байгаа байхгүй юу? За болчих. Тэ? Одоо сайхан ингээд энэ найз одоо энийг л болчих юм бол одоо сайхан болох гэдэг шүү дээ. Тэр надад их амар онцгой сэтгэл төрүүлсэн. Тэгэл ерөөсөө тэр нөхцөл байдлаасаа тэр вакуумаасаа гарч чадахгүй би чи юм блэ, эн чи юм блэ, дөрч чи юм блэ, асуу шорж юм блэ гэл тийм ээ. Тэгэл би орой шинэн гаргаж ирсэн. Тэгэл тулгаал түрүү би одоо боллоо. Яг хоо шинэн гаргаж ийн бас ёс юм байна да гэд тэгээд тулгаж өгөөд тэгэл нэг татал тавьсан л та. Тэгэл болсон. Тэгээд 5 жил. Одоо 5 дахь жил рүү. 5 дахь жил рүү. Тэгээ энэс амархан гарч болдгийн шүү залуучуудаа гэж хэлмээр байгаа. Би энэ залуучуудыг л айгүй гоё яваасаа гэдэг. Бид нар айгүй гоё байгаасаа гэж боддог байхгүй. Одоо нэг л гоё залуучуудыг харах гэхээр тий. Нэг л Монгол улсын төрийн талбаны өмнө ингээл костюмтай зогссон. Тэрний төлөө, энэний төлөө гэлтэй. Тэгээд үзэл баримтлал нь айгүй сонир байгаа байхгүй юу? Улс төрхөөгөл тий. Одоо ингээл 4 жил гээл ингээд боддог. Би одоо Монголд ирээд ч одоо улсын хурлын 2 циклийг харж байна шүү дээ. Одоо бид нар ярьсан шүү дээ өдөр тий. Монгол нэг ажлын байр нэг ядаж нэг 100 хүний ажлын байрыг хангаад цаашлаад бүсээр нь хөгжүүлчих чадaltaй. Тэ бидний дотоодын нөөц бүтээгдэхүүн юу вэ гэдгээр чинь тэрэн дээр тулгуурлаад босгоод ирэх тийм болцоотой потенциалтай залуучууд бол тэрийг гаргах тийм хүмүүсийг л уг нь бол нэг юм сайхан залуучууд байгаа байхгүй. Хий хоосон лоозон биш. Одоо тэр лоозон ч явахгүй. Лоозонгоор 26 жил явчихлаа шүү дээ. Зовлонгийн 70 жилийг ярих юм бол тэр ялга болж байгаа шүү дээ. Тэр би ч одоо тэгээд бас нэг энд нэг ажлын байр юм хийчих юмсан нэг үйлдвэр барьчих юмсан. Эний тэр явц. Тэгээд тэр болгоо ингээл жоохон жоохноор яваалаа байхгүй. Амжилттай. Тэгээд би ч нэг 150 хүний ажлын байр, 200 хүний ажлын байрыг өлхөн хийчих гээд байгаа байхгүй. Энд чи том гавьяа үстэй. Том гавьяа. Чи олон хүүхд идэж штэ ард нь. Тийм үстэй. Тэгээ би хэлээд идэг байхгүй. Энэ Япон улсыг өдөрт халбаныхан бол ашигласаа л гэж боддоо шүү дээ. Зөндөөл гарцсан. Зөндөөл нүүр байна. Хоод болох шиг боллоо. Чи маань хутга юм байгаа шүү. За. Өөрийгөө сүлвчүүч. Энд айтайхан шиг. За Монгол. Одоо махна. Байлаа. Ээтэй мөчгөл. Янз юм болж байна. Яа. Хараа наа да. Айгуу юм болж ирэх шиг болсон шүү дээ. Энэ багч бас айгүй халуун юм шүү дээ. Тийм байна. За утгач юм уу? За таад. Таа дээ. Таа. За. Тоос өрөөсөө зүгээр бах та. Миний нэг юм хөрөх утга байт. Оо. Хэрэг. Таамтад янз юм байна тийм. Одоо ингэж энэ хоол моол энд нэг гарахаар таныг мэдээж аврага гэж хүндлэн. За. Хамгийн дээжийг л тань барина. Тэгдэг бах.
Би бол нэг бас нэг хэтлээ нэг ингийн байх хүсдэг шүү дээ. Гэхдээ таныг бусад ингийн байхыг хүсэхгүй шүү дээ бас. Мэдээж тэр хүнлэл байгаа юм чинь тийм. Гэхдээ тоогоотой махыг бүгдний авчид тарахад бүгдний идэх биш. Бусдаа төгөөх нь хамгийн чухал. Тийм шүү. Аврах хүний хойморч сууж байгааг юм шүү. Би ч одоо эхлээд гişиг хүртэх юм бол өгсөн чинь өөрөө амраггүй гэж гайхлаа сая. Ингээл мэдэхгүй л байхгүй. Баймаа. Хоёр гараа аваач. За нэг л. За. За. Ингэдэг үстэй хүүхд байх чинь. Харин тийм ээ. Хөтөн шиг. Хоёр нэг ч одоо харж байгаа хүмүүс. За. Зон дээр болоо. Зангарахтай байх. Ир хүн шиг байх. Одоо муухайгаар хэлбэл бусадтай хаялагтай байх. Бусдыгаа авч явах. Нэрт ямар болтой яадаг вэ? Юусе аав шиг хүртэн гэж байдаг шүү дээ. Одоо тэр өрөх гэр бүл юу болж байгаа гэдгийг харчих хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ одооны хүмүүс тэгээ хутан мотог барахтаа би ч гэсэн таарав шүү дээ. Тэм учраас бол ер нь ойлооч их том хүний Монголын их том хайрханд ирсэн байх шүү дээ Монгол орны. Хамгийн шудраг зарчмаар явсан хүн биш юм гэж боддоо шүү би. Ой ханыг олзыг түгээдэг. Хуваарлтыг хийдэг. Шийтгэлийг бас шудраг өгдөг. Тэ. Манайд одоо энэ жоо дутагдаад байгаа тий. Одоо ингээл 3 өдөр уйлж, 3 өдөр тайлж одоо энэ ч бол тэнгэртэй харьцаж байгаа тэгэл хоризм шахар руу чинь тэгэл хоризмын улс руу чинь тэгэл дайлаар морцсон шүү дээ. Багдад хүртэл явсан гэж боддоо. Эндээс Багдад хүртэл явсан гэж боддоо. Одоо хоёул явах гэж боо юм болно шүү дээ. Юу одоо тэгээд Жонсны плед нэтэрэ гэдэг ядарч чиж. Пледийн хаяа. Тэгэхээр гоцоор явхад л бас хөөрхөн ядраад очин доо. Тэр түүхээрээ бид нар багтаж байна. Биелсэн багтаж байна. Бид нар бүгдээрээ багтана. Гэхдээ багтахтаа цээжилдэг. Одоо тийм болчиход байгаа. Одоо цээжилдэг. Харин бид нар өөрсдөө энэ үеэс ичж байна. Мехогийн олимпиад явж байхад Шингэсэн монголчууд ирлээ гэж одоо бичижсэн байл. Тэгээд одоо тэр тухайн үед одоо тэгж хүлээж авч ирсэн. Тэр чинь бид нар чинь Монголд тэр их хааныгаа хилэгч ирэхгүй байсан үе шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар бас нэг ер нь бол хэдий тэр ороо босгоод цаг байда хил болохгүй ч гэсэн жамараа л түүхээр л байхгүй тийм ээ. Бид нар одоо цаашлаад түүхээрээ ярьж нөгөө гадаад ертөнцтэй харьж эхлэв шүү дээ. Монголиа гэж одоо Монгол одоо Монгу гэж одоо Монголи гэж одоо юу юм бэ? Монголиа гэж хэлэх юу юм бэ? Тэгээ Монгруу гэж хэлэхээр одоо Монгол юу юм бэ гэхэр чинь нөгөө түүх агуу түүх юм байдаг. Тэгвэл тэрийг цэжид хэлээд байж болохгүй. Тэрнийгээ гайхуулж болохгүй шүү. Харин тэрийг өстой гайхуулж. Илүү их тэр салбартаа суурж боловсрол тийм том прайдтай байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Бахархалтай байх хэрэгтэй тийм. Чи хорон гэдэг чинь агуу юм шүү дээ. Сар тагтнасыг хэлсэн үнсэн гэж. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Та бол мэдээж тантай ингэ ярьж юмш та олон газараа л ярьсан. Гэхдээ та бол мэрэгжлийн сумууд. Тэр их арлын Япон орны өв уламжлал шингэсэн тэр мэрэгжлийн гэж байгаа шүү дээ. Мэрэгжлийн сумууд. Бас л тэнд дивж явсан. Энийг би дэлхийн дивжээ гэж ойлгодог. Би зүгээр тантай ингээд ингэ сууж байгаа зүгээр л нэг юм асуумаар нь. Одоо жишээ нь босго тэнгэрийн даваагаар гадны хүн алхахыг зээрлэнэ гэж байгаа. Гэхдээ бид нар гадных нь ихлээр шууд барьж аваад ингээд нэг цөөнх байна л та. Барьж аваад балбаад идэх. Тэнгүүтээ бид нар нээлттэй ардчилсан Монгол орн гэж байгаа. Тийм асуудал гарсан шүү дээ. Зөндөө асуудлууд ингээд гараад байгаа. Та энэ дэр яаж ханддаг вэ? Янз бүрийн бүлгэмгээ яваад ах юм. Та энэ дэр яаж ханддаг вэ ер нь? Ийм байгаа. Бас хувийн үздэг бол мэдэхгүй. Энд ч хит гэж бас байгаа ш нацист одоо тийм хит одоо тэр хитрхи бас тэрийг бас нэг санаанаас илүү дөвийлгэх зөвхөн тэрүүгээр нь худлаа бахархах хий хоосон хөөрхөлт энэ буруу байхгүй юу? Яагаад өнөөдөр өр монголчууд болон энэ Монгол улсыг тойрсон тэр одоо Монгол цустаа гэдэг чинь тэр дэлхийгээр нэг байгаа шүү дээ. Ядаж бид нар тэр хүмүүсийг эндээ ирээд залбираад ирж яхад нь
Ламадрад очоод тэд нар залбирахгүй шүү дээ. Түүх гарч ирж байгаа байхгүй. Энд бидний одоо эзэн мог Чингис хаан маань одоо их шүтэн бурхан халдун хайрхандаа бид нар бас тийм ээ тайлал хийж бас залбирах гэж ирж. Гэхдээ энэ чинь болж шүү дээ. Нэг их ёстой юм байхгүй. Тэгээ би боддог юм. Зүгээр энийг яг өөрөө чи хэлсэн шиг л бас жоохон нэг дэндүү бас нэг чэйжэ болох буруу. Зөв үе дээр зөв дуурах хэрэгтэй. Бид нар бол үзэж харуулах ер нь юу байгаа. Сонжин болдгийн өмнө юутай байсан? Тийм ээ. Тэр бол үнэн. Юутай байсан юм? Юутай байсан? 13 дугаар зуун гэдэг одоо юутай байсан? Хаасааг л өндөр байшин байна шүү дээ. Гэхдээ өндөр байшин үзэх гэж ирээгүй. Би одоо бүр сүлдээ бүр ингэдэг байсан шүү дээ. Монгол гэдэг хэлэхээр хүмүүс одоо хүртэл энэ PR-ыг муу гэдэг байхгүй. Нүгэл гэр байгаа юм шиг санагддаг. Гэр байгаа. Гэхдээ энэ Монгол улс чинь бас гэрлэн дохиотой. Машин хэрэгтэй. Цагдаатай. Замын цагдаатай. Би хэлдэг байхгүй. Гэрлэн дохио байдаг гэж хэлж. Тэр чинь одоо бас ойлголт болохгүй байна те. Одоо Японд ингээд мөнгө өрөө гэхээр л ер нь ингээд хангууд нэг юм саган тал нутаг харагдаад тэгэл ингээд нэг гэр харагддаг байхгүй. Ламбадрот чинь бас хөөрхөн болоод байгаа шүү дээ. Би Левидоны дэлгүүр нэгцэн гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Левидоны реклам болчих واخ л та. Хүмүүс гайхдаг байхгүй. Гэхдээ энэ чинь бас нэг дэвшил шүү дээ. Гэхдээ бид нар цаашаа алхахдаа энэ уламжлаа хадгалаад илүү шинжилж цаашаа алхах хэрэгтэй. Тэгээ уламжил гэдгээр зүгээр хоосон чийж болох биш байхгүй юу? Тийм. Уламжил гэдэг чинь бид нар ч одоо нүүдэлчин ахуй соёл гэдэг чинь бол амар том уламжлал байхгүй. Мордоо дахиад орж болохгүй л дээ тий. Гэхдээ болохгүй л дээ. Тэгтээ хоттой юу? Ер нь энэ дэлхийд хөл нийлүүл алхах чи бас нэг ухаан. Яагаад хот дотор морин болохгүй гэж? Морин замыг хийж өгөл л дээ тэгвэл. Дэлхийдээ. Америкийн дээр Central Park гэдэг гадаа морин унуулаад морин дэрхтээ байж лээ. Тэгвэл морин унуулж болно шүү дээ. Нөхцөлийн бүрд хангаж өгөөгүй байгаа мөртлөө хүн зам ч юм уу мэддэхгүй, машин зам ч мэддэхгүй юм дээр морин унж явж байгаа. Тэр нь болохгүй юм шиг харагдаад. Морин болох хэрэгтэй шүү. Монголоор бахарх морио орж ирэл сайхан ингээд зуулч ламатраад морио тарьдаг бол яагаад болохгүй энэ чинь гоё бас нэг айдиа цаад агуулгаараа уулаа гэдэгтэй. Гэтэ тэр нөхцөл нь биш байна л да. Энэ мори гэдэг одоо тэр сүлдэндээ дээдлсэн юм чинь бас ламатраад унмаар шүү. Би бас морин унж явъя гэж бодоод байдаг шүү. Ажлаасаа ажлын хооронд. Айгуу гой санаа биш гэж юу? Гой санаа. Тэ? Ажлынхаа гадаа бол морин уяа хийж. Тэнд нь болохоор өдрийнх нь хоол өгчээ. Тэгээд гэрээсээ гэр хүртлээ. Мороор яг морин замаараа явъя. Тэ яг зүгээр орон сууцанд бол хэцүү байх л та. Тийм ээ. Ер нь бол хаус маустай ер нь бол тэр их гоё шүү дээ. Моринод яагаад энэ бөглөрөнөөс гараад ингэ явж болохгүй гэж. За. Сайхан биш үү? Хоол аваа явчлаа, хоол хийж байгаа. Одоо манай энэ ууланд хоёулахна ирээг нь лавтаа тийм ээ. Мэдээж. Тэр энэ хүмүүс маань сайхан хоол унд идэндээ бөөнөрөөс уучсан хоол унд идэхгүй. Тэгээ. Танаа. Ма, энэ сүрэг. Гайхамшигтай шүү дээ. Хатуу хөлтөд ирж тусахгүй шүү. Бос. Яасыг унтдаг бос. Хожмоо одоо юу гэдэг та мэдээж үнэхээр бидний бахархал мөн. Энийг би таны нүд рүү харж байгаад хэлнэ. Та энийг ч угаасаа тусч аавна гэж би хэлдэг. Та бол бидний бахархал та дэвжэнээр гараад муухай хараад давсаа цацаад маваашигаа зөхиод ингээд суухад би тантай бид нар бүгдээрээ тантай унаж босож явсан. Хамтдаа уйлж явсан, хамтдаа инээж явсан. Таны хүүхдүүд мэдээж нүгээр бахархна. Миний аав 68 дахь Якозуна байсан, авраг байсан гэж бахархна. Монгол төмний тугны явсан юм аа гэж бахархна. Гэхдээ та хүүхдүүдээрээ хожмоо зүгээр хожим юу гэдгийг таны хүүхдүүдтэй уулзаад аавынхаа тухай танаа авчиг хувийн үед ямар хүн байсан бэ гэж хэрэг асуувал та зөв өөрийнхөө бодлоор Якозунаг хүн болгон мэднэ. Би ч мэднэ, миний хүүхд ч мэднэ. Зүгээр миний хүүхдүүд хожим намайг миний аав нэг тийм л хүн байсан юм да. Гэт хилүүлэхийг хүсдэг нь юу вэ? Хилүүлэхийг хүсдэг гэдэг нь авран зүгээр, ахан зүгээр төрөө ахан зүгээр тэгж хилүүлэхийг хүсдэг юм да. Ер нь тэгж хилүүлэхийн тулд ахан тэгж амьдрдаг юм да. Амьдрч яваа юм да. гэж боддог нь юу вэ? Ер нь миний амьдрал хүн болгоны нүдэн дээр ил байдаг шүү дээ. Тийм. Тэсэн худлаа хэлэхгүй. Хулгай хийхгүй. Өөрөөрөө бахархах амьдрал гэж юм байна шүү дээ.
Өөрөөрөө бахархах амьдрал гэж. Хүнээр биш, өөрөөрөө бахархах амьдрал гэдэг чинь гоё шүү дээ. Юм хийсэн, бүтээсэн нь хүний өмнө нүүр бардам. Би яг хөө ингээл өөрийнхөө нэг карьер хөөгөөд бүхэн яг тодорхой хэмжээнд цалин хөнлөө аваад бас нэг наануу цаануу бизнес эхлэхэд ингээд явж байна. Яг нэг болдоо л байна. Тэгээ яг нэг 5-6 компанитай доороо нэг 200-аад ажилчин даалт миний харьяаны бас нэг хамтарсан одоо ингээл банк санхүүд ч гэсэн байж л байна. Одоо газар тариалан дээр ч байж л байна. Одоо ингээл нэг малын гарлаа бүтээгдэхүүн дээрээ ч байж л байна. Одоо ингээл ингээд ажил хийхэд нэг юм болгоныг нэг төрийн нуруунд аваач наагаал те. Юм болгоныг ингээл нэг улсаас зээл авахгүй бүтэхгүй байна гэл тэгээд дээ шүү дээ. Би нэг өргөө амьдарч байгаа байхгүй. Тавргүй. Өргөө. Би улсаас ямар ч тэтгэлэг авахгүй. Би улсаас нэг төгрөгийн зээл авахгүй. Би нэгээр бахарх шавд шүү дээ. Надад боломж байгаа юм чи яах юм? Тэ? Зарим нэг хүмүүсээс зургатаар харахаар тэгэл одоо эхнээс нь тэгэл ингээл асуудал гараад яг юу бүтээсэн юм бэ гэхээр ховор. Гэсэн мөртлөөс тоо дөмдөг юм ингээд авцсан байгаа байхгүй. Зээл ч юм уу зээлийн шахамж юм байна. Би гайхдаг шүү дээ. Хүн би өөрөөрөө бахарч амьдрах дуртай. Миний хүүхдүүд яг хөө тэгээд чи битэр цагийн ирэхээр ингээл энэ амьдралыг туулаад ингээл өтлөн аваараа бахархаж яваараа гэж хэлэх одоо тийм одоо нөхцөлийг бүрдүүлж би өөрөө хичих ёстой гэж би боддог шүү дээ. Аавынхаа нэрийг битээ сэвтүүлээрэ гэж одоо бодож явдаг шүү дээ. Би одоо хүртэл миний аав хүртэл би аав бас би бас тэрийг бас бодож явж байгаа байхгүй. Миний гэрвэл миний аав гэж бол бурхан зөндөл юм хайрлсан. Энгийн сайхан яг нарийн дэрлэл хүмүүс ойлгохгүй л да. Миний аав жирч сайхан маш энгийн хүмүүс төгөөх юм. Тэр шиг л өтлөө шүү дээ. Тэгэхдээ би энэ хугацаанд бас ихийг бүтээмээр байна шүү дээ. Тэрийг залгаж байгаа миний хүүхдүүд цааш нь авч явах миний хүүхдүүд энийг өстө хөлс хөслөө тусдуулсан байж бүтээсэн шүү. Энийг цааш нь аваад явахаас энэ хүний бүтээсэн юм дээр олон хүний амьдрал явдсан шүү гэж. Тэгвэл хожимоо ингэж дурсах нь байна. Тэгвэл миний аав амьдралдаа эзэн болсон шүү. Гэсэн үг нь мөн үү баг. Арайч нэг тийм нэг ингэж мөнгө гэж одоо. Харин зүгээр ер нь бол энийг доош дарчих. Хаваараа бахархаараа л гэж явах хэрэгтэй. Тэ. Тэгээ хаваараа бахархаж өөрийнхөө одоо нэр хүндийг зөв авч яваараа л гэж хэлсэн. Хүсэж байна да. Тийм учраас тэ. Чи ямар хүний үр үлээ? Сайн хүний үр, сүйт хүний унаг гэж ярьдаг. Энийг л одоо би ч гэсэн одоо миний аав одоо амьд зэрэг сайхан байж байна. Би ч гэсэн бас аавгаараа бахархаж явж байна. Би ч гэсэн аавд бас нэг зөв хүн болоод харагдах юмсан гэж бодож явдаг. Эгч нь бол нэг авраг хүн бол багасах сумгийн амьдралыг жоохон мэдэрнэ ухаандаа. Яг зөвөр удаа хугацаанд барилж чадаагүй л дээ. Чи сумгийн амьдрал богинохын юм чинь охин бол мэдж байгаа шүү дээ. Энүүгээр юм түүхэнд үлдчихэж байгаа. Тэгээ энэ одоо хүний одоо өөрөөсөө ямар байх хэвээр бол илүү их бас хүчин чармаал гарах хэвээр гэж бодож байна шүү дээ. Одоо миний хүүхдүүд одоо энийг дэвтрэлг үзээд бас ухаан сууж байгаа ойлгох байх. Тийм учраас алтан төргийн хүүхдүүд одоо бас аваараа бахархаж амьдрах хэрэгтэй. Миний аав их зам өрн сайхан тэгш явсан явж байгаа хүн. Би энэ хүний хүү учраас бахарх хэрэгтэй. Миний аав ээж гэж. Энэ нөгөө гол юм чинь цөм чинь энэ байгаа байхгүй. Яг отоос наашаад сайн хүний нөгөө энергитэй хүнийг утаад байгаа юм л шүү дээ. Тийм үү? Тий. За тэгээ сайхан шүлээ уучаад хангалтлагын сайхан байх шүү. Тийм байна. Өнөөдөр нэг од гарчвал өгнөд харуул сайхан юм тийм ээ. Харин тийм ээ, бидний ер нь бол ямар сайхан их орон нутагт амьдарч байгааг мэдэхгүй юм. Гэхдээ би өнгөрсөн 100 хэдийн японочдод би явсан. За. Тэд нар бараг сонирхол нь од үзэх. Од харах. Тийм шүү дээ. Тэгсэн чинь ерөнхийдөө бол бүрхэг байсаран байгаад од харуулгүй буцаасан Монголын тэнгэр. Химэргүй болдруунууд байна л дөө. Болдруу. Зарим хүмүүс ч харуулахгүй шүү дээ. Битэрийг бол сайхан хүлээгээд авчлаа. Тийм. Сайхан түрээд ирлээ. Тэр бол зөв сэтгэлгээтэй байна. Байгаль хэвтэрийг таалж гин гэж бойлгож байгаа шүү дээ. Монголчууд харин ийм сайхан бэлгэдлийн хүмүүс тий. Энээс их урам зориг авдаг. Тий. Сайхан шүү. Альва юм чинь учир нөгөө хоосон эзэнгүй юм гэж юм байхгүй шүү дээ. Норвой ертөнц чинь бүх юм эзэнтэй шүү дээ.
тэнгэр тэтгэдэж газар дэвэгдсэн монголчуудаа. Тэнгэр газар төвөгдсөн миний Монголын ард түмээ. Миний Монголын ард түмээ. Тэгэхэд би хингэн төлөө болж илээ. Тэр ерөөсөө хэлмээр санагдсан байхгүй. Миний төрсөн өдөр болж байсан тийм. Тэгсэн мөлөө. Тэгсэн юм уу тийм. Эсвэл бодогдоод байсан. Хэлж үзье та. Би бүр дагаж хингэн төлөөлээд таныг би зодог тайлах ёслыг чинь очиж үзээд тэнд очиж хингэн төлөөлээд далбаага барьсан. Монгол гэж хэлж чадахгүй зүгээр уйлаа суух. Тэгээд чи тэгэхэд хамгийн амар та мдэггүй бах. Нэг Европ хүүхэн заяа. Тэр ордон дотор суудсан. Хингэн төлөөлээд байгааг би харсан. тийм зургийг авчих байсан. Тэр Европ хүүхэнд ер нь Монгол залуу зодог тайл нөө байна уу? Тэр шар устай хүүхэн могор амарт нөхцөл ямар хамаа байна гэж би бодсон байхгүй. Гэхдээ тийм амар тийм тэрний нөлөөс миний нөлөөс амар үнэтэй Хүүхэн байсан уу? Тэгвэл хүмүүсээ тэгвэл Балчтай. Нэг Монголд ирсэн нэг шар хүүхэн харж уйлна гэдэг чинь бас. Тэгээ хошин шагаар шиг шархлуусаа тэгээд 7 сарын 2 ирэхэд юу дивжендэр гараад танилцэг өгөөд тэгээд ирэхдээ бол эмэгтэй хүн гарч болохгүйгээд ээж таны энтрийг цэцэг өгөөд тэгээд таны хүүч нэг гараад жижигхэн тэгээд яг тэр дивжендэр яг тань шиг омголон байсан. Тэр юусаа мартдаггүй. Ингээд тэгээ бүр хингэн төлөвлөсөн бүр тэгээд тэгсэн үү. Тэгээд тэр бол сая нөгөө цэвнэг махын зодог тайлах ёслол болоод би ч сумгийн орд очихгүй байж байгаа. Нэлээд жилээр очлоо. Бас л алга ташуулж илээ шүү. Вэ тийм Эхлээ ирсэн юм шиг санагдчихлаа шүү. Зөөний жигрээс гарч ирсэн. Тэгээд яг хөө авраг бол яг нөгөө хүмүүс нөө сумгаараа нэрч болсоос бас тэрийг бас сайхан яриулах хүсдэг л бахал та тийм ээ. Тэгээ яг гоо зүгээр миний бахархал нэг энэ өөрийгөө олох гэж явсан өөрийгөө олсон бас нэг энэ агуу спорт л доо. Одоо хүний хідэн аран шин байдэн тэр бүхнийг л надад өгсөн гэж боддоо шүү дээ. Бүгдийг нь л хийсэн. Тийм ээ. 7 жил хүлээсэн гэх юм. Тий. Яг үндэ би түрүү яг ярьжсэн яриагаа танд үргэлжлүүлж хэлэхэд За. яг өнгөрсөн 7 жил магадгүй тэрний өмнөхөн танаас өөр хүмүүс зүгээр зүгшээд байсан баг. Магадгүй таныг миний аврага миний найзаа одоо болоо. Тэ? Салхи гутгаал болж байгаа. гэж хэлдэг тэр үгийг хүмүүс олон хүн танд хэлхийг хүссэн боловч айж имээсэн баг. За бас тийм бах уу тийм. Тэгээд тэр дундаас ингээд зөрөгтэй хэлсэн нэг нь таны зүрхэнд нэрээ юу лээ гэж бодогдсон шиг. Би бас яг л үндэ ах уу гүгээд очихоор энэ бол барил нөгөө мэрэгжлийн онцлог шүү дээ. Тийм л нэг хүмүүс тийм ээ тийм ойлгож байгаа. Бас нэг ир улсууд байна, бас нэг ууж идлгүүл яах вэ? Тэгтээ бас болохгүй л дээ. Чин бас могийн амьдрал гэдэг чинь шал өөр ертөнц байхгүй юу? Тэр дотор ч эмэгтэй хүн бараг байхгүй, дандаа ирчүүдийн. Тэгэхээр бол харьцангуй зан характерууд өөрчлөгдсөн хүн бол байгаа л да. Тэрийг одоо би өөрөө ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр бол чи бас тийм хэлий яриа гэсэн хүмүүс байсан л баг тий. Бас тухайн үед сонсохгүй юу шүү дээ. Харин юу гээд байна гэдээ алгадчихсан болов уу? Чи яхаараа дандаа хүн алгадна гэж ярьж байгаа чинь сумууд өрөөл тэгэн шүү дээ тэр чинь. Алгадахгүйгээр ярьж болно шүү дээ чинь. Тэгэл айгаа жишээ нь одоо сонсохгүй гэж байна шүү хүнд. Дүлий зэрэг гэдэг шиг сонсохгүй байна шүү. Өөрөөрөө ингэж өөртөө ирдэж явсан үе байна шүү. Энэ хүн залуу наснд байдаг юм шүү. Тийм үе байдаг шүү. Байна. Хүний үг сонсохгүй. Галзуурж явдаг үе байдаг байхгүй юу? Одоо миний тэр үе өнгөрцөн байхгүй юу? Одоо би болж өгвөл одоо зөв талаас нь бодож тийм ээ. Бас нэг хоёрыг бодож тийм ээ. Одоо тэр чинь дүгнжиж одоо бас ярьж хэлж штт. Энэ анзарж байна энэ галын юу уур хараа нар зөв тойж ир гэж байгааз. Асаашруу ингээд фүү гэдэг юм шүү. Фүү гэж. Яа, за тэцгээгөө. Бонда одоо. Тэгээд аа. Жос ирчээд болоо яваа тий. Тий. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За. Удах уу? Одоо унтъя та тий. Үгүй байгаа юу? Ах нь байгаа.
Гэтэ арайж болох болоо. Чондохон өмрөөд унтуулж өгнө. Ч нэмэргүй. Хэрд бол арай хэрэггүй. Айлд унтвал зүгээр баг. Хангаад бол дэм явах уу? Хангаад бол айлд бол энэ тухтай л да. Тэгин л дээ. Айлд бол тухтай асуудал. Би ч одоо нэг өөрөө том учраас тавга шиг юм хийлгэж авсан маа энэ нэг найзгаа юу. Би ч хамт үлгийн бүг байгаа. Тэрийг бас ихэд унтах юм уу те? Тэгэхгүй би баг юм энэ байдлаараа таны гуталтай ингээд чондохон өмрөөд бол өглөө босоод баг удаа удаа хангаад ирчихэд нэг сайхан шалтан унтаач. Шалтан унтаж болох уу? Би шалтан унтдээ. Би бүр хасах 40 градустай байх чинь би ч маргад нэг дотор хүм нэг цагаан замцтайгаа тэгэл нөгөө дотор замцтайгаа тэгэл унтчих юм чи. Ямар гоо унтдаг гэж бодсон чи. Тэгэл унтъя. Тэ. За дүү орооч. За. Яа гэж та ер нь одоо бэлтгэл хийж гинэ. Хийхгүй амнаас ашгүй болчихлоо. Амнаас ашгүй болчихлоо. Маа нэг хоёр том чондахтай ойлоо хошин шагийн хоёр шиг явж ин да. Тэгтээ яах вэ? Одоо таны яг одоо барилжсэн үеэр бодвол та одоо ер нь жин хассан байгаа юу? Жин үү? Тий. Жин хасаагүй баг нэмгчээд биш наач. Тийм үү? Чанарын ялгаа бол нэг юу байна. Бинксэгээл нэг залъя да. Хайрхан маань энд байгаа штэ. Хоёлаа ч нэг битэйгээр хангаагаа бараад идаа гэж хэлж болох гэдэг. Зайтайгаар хангаагаа бараад. Зайтайгаар нь хангаагаа бараад идаа хоёлаа. За чи тэгээд өнгөрж унаа шатчих хамгийн гол нь. Хоёлаа ч гал мал гисэгээл унтдаа байл. Гисэгээл бараг өнгөрөх юм шүү. Энд ороо гоё юм хийсэн мөн. Би ч бас хөдөөгаад явах дуртай. Энэ юу юм? Цаамаа. Цаа бугны нөгөө голон гутал гэдэг чинь тэр шиг энэ бүтээл шиг янзын дулаахан. Ингээл гоцоо талаа. Тэ. Оо хоёлаа. Гэтэ зөв цэрэгт байсан хүмүүс хэлдэж шүү. Манай хаалаа тэгдий хуцаа тайлж унтвал илүү дулаахан байдаг шүү гэж хэлдэг. Тийм шүү дээ. Сунгад ирчэл тэгэл. Наач өсөр идэв шүү дээ. Чи миний хайрцмаар байгаа байхгүй. Ингээд унтанда. Миний бас л нэг хайчин. Аврага. Өө. Миний бас болов байгаа юм шүү. Наач. Минийх ч өстэй янзтай. Энэ дарах. Манай найзын Фламос гэдэг нэг брэнд хийсэн юм аа. Монгол хэд юм уу? Тэгээ Монгол хэд болж байна. Тэгээ монголчууд ингээ гоё. Тэгээ энэ чинь одоо тэгээд юу яа. За би чамд энэ хүнжлээ аваад ирсэн байгаа. За чи энэ нөмрөд унтаараа заа. За хоёлоо тэгвэл одоо ингээ амрыг да. За ингээ амрыг да. Дотор нь хуцаа хайлаад унтах зүг тий? Тий. Шум биш дээ хоёлаа зүгээр. Юу шум ба. За 25 дугаар суглалын үзийн продюсерийн төвшөнтэй ажил ярахаар циркийн Crown гэдэг газар уулзаад ар мөрлүүгээ алгадуулж дэв хидэл цоцсны гавья. Өнөөдөр энд Монгол төмийн шүтэн өвөрт нь нэрийг хэлээд яах вэ? Энэ хайрхны өвөрт хиймрэн салхин дэрвсэн тэр хиймэрт нь Монголын далбаач бас дэрвж явсан Мэргэлийн сумогийн 68 дахь их авраг асаа шөрөө дагууд орчтой би энд цуг байгаад итгэж ядж байна. Өдөөс 7 жилийн өмнө зодог тайлаад Чингис хаан сонгосны буудалд буухад би Баянгол зочд буудалд хамгийн анхны хэвлийн баг хурлаа хийхэд нь би өөр хүчээ өөрчилчихэд аврага танаад ч хоны ихэд хоёлаа тэгж байгаа дах тэгтийтэй хээр сайхан хонноо гэж хэлсэн тэр амлалт 7 жилийн дараа биелээ болж байна. Магадгүй аврага өвөл болох болгонд алтан дөрөвд хэлсэн амлалтаа биелүүлэх юмсан гэж боддог байсан бол харин би
хонуулна гэсэн яасан бол доо очиод асуувал яах вэ даа гэсэн тийм имэйлттэй байсан. Асашори шиг, Давд орч шиг, энэ хүн шиг цацаа цалгаа ихтэй дивжэн дээрч, амьдрал дээрч ийм байсан хүн өнөөдөр ах нь авраг нь бас хүртгээ байсан штэ. Үйл саяндаа босд юм байна гэж бардам сайхан хэлж байгаа нь бахархмаар сайхан. Залуучууд бид нэр үүнээс нь үлгэрч шаах хэвээр. Энэ хүн бол бидний бахархал. Энэ хүний дэвжэндэр гараад ирэхэд бид нар бүгдээ хамт унаж усаж ялсан нь олон доо, баярлуулсан нь олон. Энэ хүн биднийг сайхан юм аа. Итгэхийн арга алга. Ир хүн хэлсэндээ гэж үүнээс бас нэг зүлэгдсэн бас ойлгох хэрэгтэй. Ирчүүд бид нар хэлсэн бол амлсандаа бас хүрдэг байх хэрэгтэй. Үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд энэ сан хайрхны өвөрт энэ цаг үед хамт амьдарж байгаа Японоор бол Heisei on тооллын агуу их авраг Асашоритой би энд цуг байна. Бид нар бүгдээрээ цуг байна. Их хайрхныхаа өмнөөс цуг байна. Ингээд хангаага бараад ий да. Чонын тахтай даахгүй хаа. Сайхан амраарай. Өмдөө дэрлүүд яах вэ? Болно шүү дээ. Хээр бол асуудал шүү дээ. Асуудал. Дулаахан л орох онцох хэрэгтэй. Гараа гаргаж унтна гэж байхгүй. Байхгүй юу? Даарна. Тэ. Аа. Тэрхэнэ сонгоод цагаач. Өөрөө өлгөч. Аалагаа дэш хараад байгаа. Дааруул тэгээ доошгоо шум биш те. Толгой дааруул. Тийм. Ямар гоё байна те. Янз нь. Янз. Юу гэж бодож байна? Хотод байхгүй нойр л хурж байна да. Харин юм уу те? Тий. Хоёул галаа манаа сайхан унтна. Туман сар шиндэ сайхан шинлээрэ. Хоошуур. Мөхөлцөн хоошурлцсан мангар. Одоо хас 30 градустай онсон. Одоо нэлээд хүйтэн байна. Манай хүн тэнд унтж байна. Одоо би цааш юм. Хотын хүмүүс ирж тусахгүй байна шүү. Танад ондоо дахиад идэндээ гэдэг юм. Одоо сахан цай маяг чанж өгье да. Энэ үнэхээр хараа. Гэрдүү. Гэрдүү хоошуур. Ой. Ой. Бос. Яасыг унтдээ бос. Дуу муугаа дуулаа босооч яасыг унтдээ. Шиж одоо нүгэлтэй унтдаг шаараагүй юу? Нар тусчлаа. Босорой хөөе. Сайхан руу. Чи их унтж шүү те. Ядарсан уу?
Тийм үү. Удаад амир юм чи. Даруу. Үгүй ээ. Ерөөсөө авах. Дулаахан байна уу? Янз юм. Нөгөө чондах мандах гэдээсэн чи яг болж гинөө. Яг янз. Фантомгийн тааруулсан байна уу? Юу ч таасан байх. Зөв зөв. Хоёлоо өчигдөрч нэлээд эрт унтсан шүү дээ. Тийм баг тий. Тий. Хоёлоо өчигдөр 10 гайл унтсан шүү дээ. Би ч өглөө 7-оос ирсэн л дээ. Одоо хэд болж байна? Цагд болж байна. Нар гарцсан гэдэг чинь нэг 8 уу? 9 болж ах шиг байна да. Чи их унтж чинь да. Янз юм байна да. За нэг босоо сайхан яагаад. Би цаг гэж шөнчлөө. За. Ай, баянга сайхан байна шүү. Өглөө хотоос ирсэн. Өчигдөр хийжсэн хуушур амдаа хийсэн чинь өстө мөсөн хуушур идлээ шүү дээ би өстө. Тас хөлдөө байна уу? Тас хөлдөө. За юу зүудлэгдэв? Нам уу? Чи хараа мут болохоор. Үдшилээ тайлбар дээшээр доодох гэсэн чи од харагдаад ах шиг байна. За. Тэгээ буцаар үдшилээ зүгээд баах хөвтлээ шүү тарч. Гоёсэн. Янз. Янз юм биш үү? За энэ махнаас шахах гэж. Хөглөөний савл. Эрийн хүн хээгүн дээр богоны хүн бохирон дээр гээд үгэж алуулсан гэж байна бүх бурууд нэгт. Та 7 өнгөрөг болсон гэхээр баг нар мандаг авах туссан юм шүү. Үүрч хажих тус. За яг цагаа төвх үү? Хоол иднэ гэдэг. Эхлээ хоёлоо энэ хүмүүсээ хооллоно. Тэгээд хоёлоо хөдлөختөө бүх юм аачих та. Түглээ юм да. Ийм түүдэг галын ийм ил галны дэргэд совол. Хүний гэрлэн бүрхүүл энэ төр гимтсэн байвал. Энэ л хамгийн амин ижлэг гэж байгаа шүү дээ. Дээрүүд альва нэг юмыг холоос ирсэн гүйчин тэр тусмаа одоо бас дээрийг хөлөг баатрын үед л те. Гал дондор оролт гэсэн ч бас. Хоёр гал асаагаад голоор нь оруулдаг гэсэн ч. Тийм сонсч байсан уу? Аач нь учиртай л та. Таны нэр бол өглөөний хөглөө. Асаа шөөрийг орчуулвал. Өглөөний хөглөө. Бурхан халууны өвөрт энэ хайрхны өвөрт өглөөний хөглөөтэй Цаа угаал. тайвгаал. Тэгээ би нэрийг ч их сонд төвхтэй авсан шүү дээ. Одоо ч өөр мөрөөс асууж болохгүй баг багш багш хөө одоо. Багш багш хөө одоо шууд. Эсвэл өөрөөсөө манай дунд сургуулийн ойрхон нэг 88 сүм байдаг байхгүй нэг арал дээр. Шикоку гэдэг нөгөө Японы дөрвөн арлын нэг Шикоку гэдэг арал байгаа шүү дээ. Тэрэн дээр нар зов тойрсон 88 ширхэг сүм байдیں۔ Тэрийг одоо ингэж одоо мөргөлчд их явна л та. Япончууд мөргөл хийгээд яв. Тэгсэн чинь манай сургуулийн тэнцээ ойрхон шоуриужи гэж одоо шоуриу гэхлээр асуу шоуригийн шоури хөхсүм гэж хөхлөөгийн сүм гэж нэг жижигхэн сүм байсан. Тэгээ би анх ирчээд аш намтайгаа бид нар ирчээд байжгаад юу яагаад бэлтгэл хийдэг. Тэгээ шат руу гүйдэг. Тэгээ яагаад чинь тэгээд багш тэрийг бодгцсон юм шиг байна. Шоуриу гэж одоо нэг сайхан нэр. Тэгээ би мэрэгжил рүү яваад өгсөн. Тэгээд багш Левжений багшийн асаа гэдэг нэрийг авна л да бүх хөгчүүд. Асаа шоуриу, асаа секириу, асаа тензан гэл одоо янз янзын нэр байна л да. Асаа бол яваг л доо Левжений. Ингээд 88 сүм байж хахад тэр сүмийн дэсийнхэн тоон болохоор 36 тагсан байгаа байхгүй. 3-6 нам хэдэв. 9 тий. Энэ чи сүм чин синдэж Монгол хүний бэлгэдэл мөн үү? Би айгүй их бэлгшээдэг байхгүй. 1980 9 буугаад ирж байгаас нэг 1 дээр 8-ыг нэм. 9 сар 2 дээр 7-ыг нэм. 4-өөс тавцсан байдаг байхгүй. Бас аврагаас илүү тооны юм чиг дуртай л да. Мандан мадахын 8-ын дээр 9 байдаг. За. Чимэн жоохон зутарсан юм шиг байх чинь. Гүй юу зутрах вэ? Жоохон цогдөг байл да ч одоо. Би цоглог байна шүү дээ. Унжаагаад ах юм. Али гимнастик. Хан ямар гимнастик хийх вэ? Японы радио тайсоо гэж ерөнхийдөө манайхаар нөгөө 32 12 гэж байдаг шүү дээ.
хай явдаг байхгүй. Дам да 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 дам да 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 дам да 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 дам гэх. Дам 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 да дам 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 да да дам да дам да да сонга 사 сонга да 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 дам дам да 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 дам да 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 да. Сан хөдлөг, ташаалгаа хөдлөг. Урагшаа хаашаа. Сумагийн дасгал бол хэцүү шүү дээ, мэдж байгаа зү. Тэр болоо та. Одоо чи үндсний бүхийн юм уу эсвэл тэр нэг барилгаануудын дасгал маслал сумын шал өөр үстэй. Шал оноо шүү дээ. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Дахиад чиг та сайхан зөв чүн шиг сайхан гоё Монгол төмний заяад зургаа сайхан зөвнөч. Одоо ингэ нар мандж хахт. Бэлтэн жил бол яг вэ харж байхад зүгээр хилдэвтэй л дээ. Амтнаар л өгнөхөр тийм биз дээ. Дахиад бол үржих юм бэлгэл тийм биз дээ. Аа? Тэгээд ер нь алтан сүлтэй. Урдлынх нь болохоор дандаа муу нөөрд согтууруулагч гээл нэг Яг үгээр нь бодвол харин тий алтан унжлах тэгээд хүмүүс үлч юм уу дахиад жил чинь одоо сайхан жил шүү дахиад жил чинь тэрийг зөвгөндөг хүмүүс Монгол улс байж тэр биш тэгээд нэг хоорондоо байлддаг нөхдүүд чинь Монгол улс маань бас нэг энэ хямрал баймарлаасаа жоохон жуултах өнгөйгөө хувийнхлийнхэн маань гэсэн бас жоохон сэргээд над шиг болж байгаа мянган залуучууд мянган бас нэг нийгэмд хариуцлага өөрийг хариуцуулж байгаа залуучууд бол хүмүүс байгаа шүү дээ. Тэр маань ч гэсэн одоо ер нь эвтэл байх хэрэгтэй шүү дээ. Энэ 3 сая хүн дотор хоорондоо алдцаад яд. Тэр идэж ус хүнийг бол сайхан шийдэх хэрэгтэй шүү дээ. Тийм үст. их засаг хуулиараа. Тий их засаг хуулиараа ч юу гарч ийн. Одоо ерөн зөвхөр байдаг бол тий. Тий. Жоохон шудрагл бай л да гэдэг үст. Тэр шиг бай л да тэгвэл. Хүн нэг л амьдрын шүү дээ. Нэг л амьдрын шүү. Хоёр амьдрахгүй шүү дээ. Их юм хураагаад яа тий. Стив Джобс үг байгаа үст. Хүний хамгийн үнцэнтэй юу юм бэ гэж. Эрүүл мэнд гэж байна шүү дээ. Халаа шилсэн байдаг үст. Ингээл мөнгө олохын төлөө хөдөлмөр зөвлөж дараа нь өвчин тусаа тэрнийхээ төлбөрийг төлж идэг гэж. Ямар ч утгагүй юм. Жохон чулгаа тэрийг бас жоохон сэрүүлэх. Яг уу мөнгө хүний амьдралд чухал хэрэгтэй хэрэгцээ нь мөн. Гэтэ тэрнээс илүү үнцэнтэй юм бас байгаа шүү дээ. Тэрийг орлож чадахгүй шүү дээ. Арга яг мөнгө яг юунд юу яг юунд хэрэг болт юм бэ? Одоо таавал надаас илүү сайн мэдэн шүү дээ ер нь. Бизнес хийж ийн мөнгө тий мөнгө юу яг юунд хэрэг болдог. Яг юунд ч юм огт хэрэггүй юм бэ ер нь. Бид хэрэгтэй. Бид хэрэгтэй үедээ хэрэгтэй, бид хэрэггүй үедээ хэрэггүй л байхгүй. Малууж байна. Тэ. Тэгэхээр бол одоо бид нар бол одоо мөнгө олох хөдөлмөрлөх нас واخгүй юу? Тэрнээс хойшоо 50 хүрээ тэрийг хүртэх нас واخгүй юу? Зөв. Тийм л бодолтой байдаг шүү. За нэг 25 30 хүртлээ бол тэгэл нэг өсөрж байгаа л явна шүү дээ. Ерөнхий бол нэг ханаа бариад авна. Тэгэл ерөнхийдөө бол ханаа бариад авна гэж шалаа хийн. Тэгээд дэврээ хийн байшингаа барина. Тэрнээс хойш тэгээ сайхан гэртэх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Гэртэх хэрэгтэй. Одоо олсноо сайхан олонтойгоо хуваалцаал. Дараачихан үе удамдаа үлдэх тал руу анхаарал хөрөнгө оруулалт тэгэл явах хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Зөв. Миний философи миний бодол мод амар энгийн шүү дээ. Би одоо зурагтаа гараад нэг амар ингээд онл яриад байдаг гарууд үнэн дургүй байдаг байхгүй. Амар ухааны юм заагаал те. Тэгээд иргэн хин бэ тэгээд юу юм бэ гэхэл байдгүй л байхгүй. Монгол чухал тэгтээ бол бид хэрэгтэй хэрэггүй үедээ бид хэрэггүй байхгүй. Бид гэдэг чинь миний бид байхгүй юу? Зөв. Энийг л өгөхийг боддоо шүү дээ. Миний санснаар Лас Вегасын казинод таны мэдээ ч тоо байдаг тий. Байдаг шүү дээ. Байдаг тий. Миний ч тоо Лас Вегаст байгаа шүү дээ. Байгаа тий. Байгаа. Хэдэн доллар? $25. Гоё тий. Mandalay Bay гэдэг тэр дотор миний ч том байгаа да. Гоё тий. Шавар юу гэ. Гоё байл яах юм бэ? Энд нэг юу мөрөд тоглоом ерөөсөө ярьж байгаа юм биш. Тэгэхээр нэрээ
казинод одоо ингээд $25 авахд асаа шөөрөв. Америк нэгдсэн улсын мөнгөнд тэмдэглэлт миний дүр зураг байгаал гэдээ ойлгож байгаа. Штонч өөрөө мөнгө. Тийм ээ тийм. Тэр бүс харьяа дотроо л мөнгө шүү дээ. Тэгэхээр тэр дотор ч минийх байна л гэж байгаа. Энд чинь бас гоё бахархах шүү дээ. Бас инээж өгөх нэг бэлэг тэмдэг гэж. Тийм шүү дээ нэрээ. Америк нэгдсэн улсын мөнгөнд тэмдэглэлтэнд асаа шөөрөв юу байна? Тэ? $25. Казино дотор бол тэр чинь мөнгө шүү дээ. Тийм үстэй. Чек маягийн байгаа шүү дээ. Солиод авчдаг. 50,000 төгрөг хямаалаад одоо ихэд ингээ мөнгө мөртөр болоос эвгүүтүүлэндээ. 50,000 төгрөгтэй хямаалаад Яа гэж? $25 ч одоо 50,000 төгрөг шүү дээ бодоо. 50,000 төгрөг. Мөнгө мөртөр юу? Тийм мөнгө мөртөр хот руу орсон гэсэн бас л 50,000 төгрөгтэй юу? Тийм. Өгөөд хэрэгтэй хүндээ хэрэгтэй шүү дээ. 10,000 төгрөг гэдэг нэг байдаг шүү дээ. Тэр шиг л хэрэгтэй хүндээ хэрэгтэй шүү дээ. Чиний унтлал сайхан байлаа. Хохираад нэрэл жаргалтай унтж энэ. Би чамаа дааруулчихгүй болов уу нэлээд бол бэлдсэндээ явуулна. амар гоё унтсан нэрээ. Тийм үү. Хизээч мартагдчих. Ямар наач эротик үгүй тий. Ямар ядаргаат. Хэдэн мартчих амар гоё унтсан гэдэг үг чинь одоо их сонирн байна шүү дээ. Хайрхныхаа ингэртөө. Тий. Одоо жоохон босё. Аварга. Жоохон жоохон алхаж болох. За таараад алхаж ялах. Би ч юм бол лаглаад сууж шүү дээ нэг суугаад. Ер нь бол ингэ суух одоо жишээ нь сомогийн хэдэг ёстой холбоотой ер нь ингэ сайхан суугаад ингэ энэ японочдын дэс. Ер нь бол суух үедээс бас суухгүй үедээ бол суухгүй шүү дээ. Бэлтгэл дээр суугаад байвал халуун юм байна үстэй. Бэлтгэл бол амар юм бэлээ. Би мий бол зүгээр ерөөсөө шууд очоод зүгээр эхний өдөр ороод 10 минут болоод уйлаад уцаад нутаг утцсан баг. Амар юм биш. Ер нь бол хөссөн хүн болгон бүх болохгүй шин бүх болно гэж шиг том хөв заяа байдаг байхгүй. Хаква аваргын доч сонооч нэрээ сонооч. Та холбоод өгөлтөө. Тэгэлдэ бидүүдтэйгээ холбоод өгөлтөө. Тэгэлдэ. Авраг бүтээрстэй харин чиггүй юу хаа. Чи нэг ах. Тийм баг те. Та холбоод өгөөрэй. Хармаа үжи аваргын доч хон. Тэр ч урдын нөхцөл болсон гэсэн. Тийм үү? Хакуугийн доч. Лог. Бэлээд үгүй. Хаква аваргын битүүлийн нэвтрүүлгийг үзээд энийг сонсоод манайд ханаасаа гэж босон да. Тийм үү? Тий. Зүгээр. Магадгүй хүч уулын доор чи гал төлөө сууж иж магадгүй шүү дээ. Бас сонирхолтой. Тактик нь Японд суух юм шиг. Би юу? Би алгацсан шүү дээ. Тийм үү? Тий. Чи миний хоёр дууч намайг дагаж явж дандаа дагаж явдаг гэсэн бохоггүй. Би чи 24 та аврах. Хоёр чинь жоохон дүүнээр 19 17 18 та. Асамдэр би танилцуулаад хийсэн юм аа. Би танилцуулах шүү яах вэ? Би дандаа дагуулж явж байгаа тэгэл. Миний фэн клубын захирлын охинтой суусан шүү дээ. Ус шүргэн фэн клубын. Би мэдхгүй яж байгаад дараа сонсоод тэгээ нэг алгацсан л та. Тэгэл хүний хайр ивч гэж талдаа цаа минь төгөл нэг дээр нэг өмсөөл тэгэл. Одоо сайхан олон хүүхдээ сайхан л шүү дээ. Олон төрүүлээ эн чинь бас эхнэр хүний сайхан хань ижлийн хаялга гэж юм бас байна шүү. Та ихтэй яг цаана эндээ бол зөвлөх юм шиг үү те. Тэгээд ингэж харагдаад тийм юм. тэгээд дандаа нэг уу гэсэн явна гэж юу ах вэ? Үгүй цаанаа л гэж шүү дээ. Та тэгээд өөдөөс нь юм асуулаа. Гэх юм. Тийм байна уу? Тийм. Хацсан мото шаар байгаа юм даа. Тэгээ яах вэ? Тэгээ бас болсон болоогүй юмуд ярихаар хүлээж авах чадвармуу болчих юм шиг тий. Ажил хэргийн яриа байна гэдэг хэлдэг шүү дээ. Юу хөө одоо тийм сонсоо байгаа. Гэтэ баяага сайхан ивэж байна тий. Жан ууч. Тэр чинь гайхамшигтай газар гэж газрын зэлж гал тулж байгаа хүмүүс шүү дээ. Ширээ үлдэхгүй. Ширээ тамхины иш үлдэхгүй. Явах хэвээр. Дараа сайхан гадаа манаа тий. Манай хүү тэгдэг аава хог хоёул дэлхийн өөдөн тийм ээ гэдэг. За тэгвэл цайлчаад. Тэгээ. Тана. Ма энэ сүрэг. Гайхамшигтай шүү дээ. Одоо хүүхдүүд ирж тусахгүй шүү.
гэж байгаа. Бос. Яасыг унтдаг бос. үндэсний хөрөнгө оруулалтын баг. Миний Монголын ард түмэн сар шиндээ сайхан шинлээрэ. Тэндээс ингэ лүүгэлтэл ингэ чигсэн зэрэгд ороод ирэл яах вэ? Гараа өргөөл өвдгөлөөл тэгээд хилээ гаргаад ингээд сууж штэ. Өвдөглөөлөө. Өөр яах вэ? Шууд мөргөн штэ. Шууд мөргөн. Яах юм? Би таны хараа тасар чин одоо дээр мундаг харваачтны үед манай өрийг зөв цовдлаа хийчихсэн зү энэ. харж амжиг байхад 300 алдын гадраас авчихнээс учир шууд гівтгэл хэрэгтэй. Яах юм? Язгуур хил ухсаа нарийн тухайн үеийг хилдэг өөр байвал яана. Энэ одоо хаанаас ирсэн хүн бэ? Монгол аймгийн нөхдүүд байна л гэж хэлнэ л дээ. Тэгээ намайг бол арай өөрөөр хэлэх бах. Таныг бол энэ нэг хөрөө байна гэх. Арай нэг би хаатай. Тэгээ яах вэ хоёлаа? Гэхдээ тэгээ сөхрөөл тэгэл одоо монгол хүчийн хэлгээр яах бах та. Агуулаа энэ гэж ярих юм болоо уул муу. За чи хэл. За одоо жишээ нэг тамартай ингэж ирлээ. Боол чи хэмд. Боол би алтан дөрөвгүй байна гэдэг. Тий, алтан дөрөвгүй байна гэл. Тухайд боол гэх бах та тий. Би бол зөв шууд гихтэн. Үг дуугүй. Тий. Хол гэрээгээ гаргаж ирвэл яах вэ? Хол гэрээгүй. Тэгээ бүр тэгээд ингэж тавьчих дээ. Дуусах байл. Зөвхөн дэсээ газар ирсэн. За наад. Энд одоо ингэж отогдох газар нь тэнцээ байхад энд гал төлөх дэмий байхгүй юу? Харин тий, хайрхан бахад. За. Одоо ингэж хоёул ерөөсөө тэр түүч хүү? Тэгээ түүч. Ингэж хог хэрэггүй байхгүй юу? Хоёул сайхан цэвэрлж. Тэгээ. Тэхүү. Юунаас нэг харуутай олоод ирэж. Тэг юм байвал бас болж юм те. Тэ. Нам суулгалаа шүү дээ. Нам суулгаас. За цаарсан. За оян гадаа тэгээд. Би болохоор алтан дөрөв дандаа юм цагаан. Заагаад л хоёулаа нэг байгальдаа бас нэг хог могийн түүгээд айтайхан бодчихлоо. Ийм л юм гарч шүү дээ тий. Тийм ээ. Яг өндөө хэлээд би гайхдаг байхгүй. Хадаг байдаг байхгүй юу? Энэ амар хортой шүү дээ. Юу гэж боддгоо? Тэгээд хадаг мод хэмрээ дарцсан марцаг өгөөд хүний хэмэр энд сэрэх үү? Хүний бясалгал сайн явах нь сэтгэлд байдаг юм шүү. Тэгээ байгаль хийг ингэж баг ин чинь баг боомлох шахав юм билээ шүү дээ. Модонд ингэж хадаг үлдэх чинь. Тий. Яг одоо заншил гэдэг. Тэгтэл бол би нэг жоох эсэргүй байдаг байхгүй. Би одоо жоохон цагаан идэ бодоод таал ингээл хангаад өрчих байгаа байхгүй. Ингээл болоо. Харих марих ингэж шил савтаа хийс болохгүй байхгүй.
Яг байгаа учраас би үлдэн шүү. Байхгүй бол бүгдийг хаймаар байна л та. За нэг юм. Ялт ажил. Иймэрхүү байна тий. Одоо модноос уудаг янз янз би шууд тасдсан шүү дээ. Одоо ингээд миний хоолой ингээд боогоо тэвэл ингээд Одоо жишээ энд өргөсөн хадаг байна шүү дээ. Тэнд салхинд унсан байгаа байхгүй юу? Одоо энэ тэнд ингээд хадаг үйж байгаа байхгүй юу? Энэ буруу байхгүй юу? ийсэж. Ингээд хог байгаасаа тий. Хажуугаар задарччаад. За яах вэ? За баянга. Заваянга өсөж харьлаарай. За. Ерөнхийлөгчийн шийдвэр богдхан хайрхан бол хан энтэй отго нэгэр уулыг таах уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай гэдэг. 95 оны 5 сарын 6-нд гарсан юм байна тийм ээ? Тийм ээ. 95 оны 5 сарын 16. Тэгээ засгийн газрын тогтоолны энэ дээр бүр сүүл гарсан юм уу хаашаа? Үндэсний бохирхалт хайрхнаар зарлах тухай. За энэ яах вэ зүгээр загвар стил ах. 13 оны Монгол улсын засгийн газрын тогтоол гэхэд 13 оны 11 сарын 2-ны дугаар 364 үндэсний бохирхалт хайрхнаар зарлах тухай Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 30 зүйлийн нэгдэх хэсэг заасны үндэслэл Монгол улсын засгийн газраас тогтоох нь Монгол төрийн тахилгт болон Монгол улсын бүх цэргийн хар сүлдтэй тахилгт бурхан халдун хайрхныг Монголын ард түмний сүлд хиймэрэн бэлгэдэл болгон үндэсний бахархалт хайрхнаар өргөмжлөн залсгав. Үндэсний бахархалт хайрхныг олон нийтэд заран тунхлаж, сурчлах, ажлыг зохион байгуулахыг байгаль орчин ногоон хөгжлийн сайд соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл нарт даалгасгаа. Монгол Улсын ерхий сайд алтууыг байгуулсан. Шийдвэр нь бол 95 онд юм байна л да. Тийм байна. Тэгэхээр хоёулаа өнөөдөр бол бас энэ бахархалт хайрхныг бас тодорхой юмэр бас төмөн олон танилцуулж байна. Хоёул өнөөдөр хогоо төвж байна. Бахархалт хайрхан гэдэг архи авчир тавьж болохгүй. Тийм биз? Тавхины ишээ шийдчихэж болохгүй. Тий. Хүн тамхилж болно. Ер нь гал гаргаж болно. Арай хайдаг газар нүүр газар л байхгүй юу? Өндөр дээд бурхан халдуун чамааг өглөө бүр мэлааж өдөр бүр тахиж бай. Үрийн үрд үүр тахиж үе тутам үүрд шүтий. Чингис хаан. За болж энэ бас нэг цараалж нэг энийг жоохон бөглөөд татчихвал ухан дээр байна тийм ээ. Энэ бүр болторцсон юм байна л та. Сойчхор юм байна уу? Болж байна уу? Хэр татгаж байна? Доо сайхан болчих. Тэнийг. Ой. Тассан. Алей чи юм яасан юм ямар гамгүй залуу чи. Сэтрэж чи өөрцөн байгаа байхгүй. Өөрцөн байгаа учраас ингээл хоёлоо торгоход бол гайг. За дахиад авах. За. Болжоо. За. За. Болжоо. Дахиад за. Энэ гоо зэсэн самбараар хийвэл те. Ийм бодлого байхгүй. Юу л зэсэн гоос юм. Тийм үү. Тийштэй уг нь Тэ. Хуваалтны үрд хотглоор тодоо буцах чинь. Гэтэ нэг юм уриалгах гэж байгаа тий аврага. Авраг намайг энийг ингээ бэлэн байлгаа тавь гэсэн. Дараачийн хүн ирэхэд хичнээн таны галт нь мод дууссан ч гэсэн дараачийнхаа бас утгачин аялж яваа хүмүүстэй бас ихний цай ядаж бэлэн байг гэсэн уриалга. Бид нар амьдрал чинь жижиг юмнаас эхлэн шүү дээ тий. Яг хөө Баянгаагаас хүртэж байгаа юм чинь тэгээд бэлдээ тавьчих хэрэгтэй сайхан. Тий хүртэж байгаа юм чинь бэлдээ тавьчихсан хогоо төвчлөө. Чи машин дээр нэг ямар ч гэсэн нэг 2 шуудаа 2 урт хог авчлаа. Тий хогоо төвчлээ. Тэгээд дараа чи ингээ бэлдээ тавьсан цайгаа чанаа дуулсан хүмүүс бол буцаад явахдаа бас дахиад бас дараачихсан хүмүүстэй бас ингээд хогоо сайхан цэвэрлээд хамгийн ихнийх нь аян замынх нь алжаалын тайлах ихний цайных нь модыг бас бид нар бэлдээ тавих. Ер нь унан гэх байгаа л да. Тэрийг л энэ цагаан эрүүл модыг бол унгаж болохгүй. Тийм. Энэгээр унан байгаа. Машинтай хүмүүс ирж байгаа юм чи өөрөөсөө сайхан унангаа цэвэрлээд галаа төлнө шүү дээ мэдээж. Төгнө. Сайхан галаа манаад дараа нь галаа сайхан унтраагаад одоо тэгээ хаврын цаг хэрэг бол бас хэцүү л дээ. Сайн яах хэрэгтэй. Энэ модоо ингээ сайхан бэлдээд дараачийн хүндээ ирэх. Одоо ингээл битүүрийн дараас тайлга майлга гээл одоо зөндөө юм эхлэн шүү дээ. Тийм. Битүүрээс өөр хүмүүс өсөж залбирах хүмүүс ирнэ. Тийм. Бэлдээд өчлөө болж шүү дээ. Болж байна. Ингээ сайхан бэлдээ тавьчвал эв цэгцтэй бэлдээ тавьчвал тий. хүрээдээ сэтгэл сайхан юм да. Тий шүү дээ. Тий. Ямар аав хөхтөн ухалдаа тий. Битүүрийн бэлдчихсэн юм.
Харин тий. Одоо ингээд босхын даваан дээр очиод хайрхандаа өргөлөө өргөөд тэгээд хотын зүг жолоо зал. Мориндоо. Сайхан байна шүү. Буцмааргүй л. Удаал юм байл. За аврага. Өв. Асаашруу аврага давга хаа. Миний амьдралд магадгүй миний телевизийн амьдралд хамгийн мартагдчихгүй нэг орой өнгөрч байна. Үнэхээр хямран салхин дээр үтсэн тань шиг ирэх хүнтэй хамт. Энэ Монгол түмний бахархал болсон, энэ шүтэн болсон бурхан халдун хайхны өвөрт. Тэр салхиаг энэ хайхны нөмөр олгоод бас таны нөмөрд ор ийм сайхан унтсандаа тантай 5 үг солиод таны хүсэл мөрөөдлийг сонсоод ярилцаа тунах үнжих үнэхээр сайхан байлаа. Араас нь 5гээ зохиход дивгээ цацсан. Одоо тэр багийн зочинд би цочхоргүй боллоо шүү дээ аварга. Одоо бол тийм зохио одоо ер нь мэддэг болсон учраас баярлалаа танд. Үнэхээр юм баярлалаа. Тэгээд би ер нь хэлээд байгаа. Хэлсэн амдаа хүрэх гэж одоо их явдаг хүн. Яг цаг нарны иргэшэл тэгээд цаг хугацаа гарахгүй юм. Тэгээд энэ өдрийг бас 7 жилийн дараа хоёулыг бас нэг хэлсэн амдаа хүрээд энэ Монгол түмний шүтэн болсыг хайрхны өвөр дор хонж чонон дахна мөрж хорвоо ертөнцтэй болон өөрийнхөө дотоод сэтгэлийг бас нэгэн цаг туулцсандаа таатай байна. Гэлээ. Би анх өөрөө чинь ах гэж бодож байсан надаас. Тэ энэ одоо ярен дээр гарах бах. Тэгээ надаас дүү байна. Хоёлаа сайхан ивэл ганцхан нийллээ. Баян гал ус авдаг бид нэг сайхан ивэлдэ авч альва зам зургийн бэрхшээлийг маань ивэж сайхан яваад ирлээ. Тэгээ сэтгэл өндөр байна. Тэгээ өглөө сайхан цаагаа уучлаа. Ярих яриана одоо ингээд ер нь нэлээд л уудлаа сонссон болов уу гэж бодож байна. Сэтгэл өндөр байна. Тэгээ би чамд бас нэг 90 хүн байна да. Тэгээд би чамд бас нэг дурсгалын зүйл авчирсан. За. Би энэ 90 хүн бас нэг хутгатай авах хэрэгтэй. Энэ монголчуудын хийж байгаа 5 нүдэн гэдэг брендийн утга. Энийг чамд бас 90 хүн бас энэ 5 нүдэн гэж одоо ийм утга байгаа маа. Тэгээ би энийг чамд бас 90 хүн бас хутгатай авах хэрэгтэй. Тийм учраас энэ утгыг одоо бас